Дараагийн мэдээг танилцуулъя. Холбооны бүгд найрамдах Герман улс цэргийн албаны тухай шинэ хуулийг мөрдөх болсон үүнтэй холбоотойгоор тус улсын цэргийн алба хаах боломжтой 17-оос 45 насны эрчүүд хэрвээ гадагшаа тодорхой хугацаанд зорьсон тохиолдолд бүнцвэр буюу тус улсын цэрэг батлан хамгаалахын яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа юм байна. За энэхүү батлан хамгаалахын яамны мэдэгдэж байгаагаар энэ нь бол 3-аас дээш сарын хугацаагаар гадаадад аялахад хамаарах юм байна. За өдөр тутмын сонин болох Франкфуртер Рундшау сонин энэхүү өөрчлөлтийн талаар анх мэдээлсэн байна. За энэхүү журам нь 2026 оны 1-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон цэргийн албыг шинжилэн хаах тухай хуулийн нэг хэсэг юм. Тодорхойлбол энэ нь Германд заавал цэргийн алба хаах хүрээ хугацааг зохицуулдаг цэргийн албаны тухай хуулийн 3-р залттай холбоотой 1-р залтанд заавал цэргийн алба хаах үүргийг цэргийн алба эсвэл иргэний алба хааж гүйцэтгэн гэж заасан байдаг. Энэ залт нь 18-аас 45 насны бүх цэргийн албанд хамаарагдах эрчүүдэд хамаарна. За шинжилсэн найруулгын 2-р залтад 17 нас хүрсэн хүмүүс холбооны бүгд найрамдах Герман улсаас 3-аас дээш хугацаагаар явах гэж байгаа бол Бундесвэрийн мэргэжлийн төвөөс зөвшөөрөл авах ёстой гэж заасан. Хувь хүний бие даасан байдалд энэхүү хуулийн залт нь өргөн хүрээнд халдаж байгаа гэсэн зүйлүүдийг ярьж байгаа. За гисэн хэдий ч энэ нь бол зөвхөн онцгой тохиолдолд тухайлбал хурцтмал байдал эсвэл хамгаалтын байдал буюу өөр улсын халдлага гарах магадлал өндөр үед хэрэгжиж байсан. Гэвч одоо 2-р доголдол мөрийг шинжилсэн явдалд бол энэхүү нэмэлтээр хурцтмал байдал эсвэл хамгаалтын байдлаас гаруйдгуур 3-р хэсэг хамаарна гэж заасан. За энэ нь бол 3-р доголдол мөр заасан дүрм зарчмын хувьд хэрэгжиж байна гэсэн үг юм байна. 4 жилийн өмнө Оросын холбооны улс Украин руу бүрэн хэмжээний давталгаа хийсэн. За үүнээс болоод Европын аюулгүй байдал үндсэндээ эрсдэлд орж байгаа. За тийм учраас улс орнуудын зүгээс батлан хамгаалах хүчин чадвараа чангатах, цэрэг армийнхаа тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа. За үүний нэг жишээ нь холбооны бүгд найрамдах Герман улс болж байгаа юм. За тийм учраас бол өмнө нь түтгэлзүүлсэн байсан цэргийн алба хаах тогтолцооны талаар дахин халуун хилэлцэж байгаа. За энэ оны ихэр цэргийн албыг шинжлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон. За ирээдүйд залуу эрчүүдийг дахин системтэйгээр бүртгэж үнэлгээнд дуудах болно гэсэн хуулийн гол зорилгыг илэрхийлж байгаа. За ингэснээр холбооны засгийн газар Бундесвэрийн цэргийн тоог одоо нийтдээ 184 мянга орчим байгааг 2035 онд 255-аас 270 мянган цэргийн албан хаагч болгон нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Эпенди медиад өгсөн ярилцлагада онцгой байдлын үед бид хэн гадаадад удаан хугацаа байгаа гэдгийг нь мэдэх шаардлагатай болдгоо гэж хэлсэн байна. За батлан хамгаалах яам энэхүү хуулийн нөлөөнд гүнзгий гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Жишээлбэл гадаадад 1 семестр өнгөрөх эсвэл gap year буюу завсарлага авахыг хүсэж байгаа залуу эрчүүд эхлээд Бундесвэрийн карьерийн төвөөс зөвшөөрөл авах ёстой болно. За ийм учраас зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөх талаар илүү наривчсан дүрмийг холбооны батлан хамгаалах яам боловсруулж байгаа юм байна. За хэрв хүмүүс гадаад удаан хугацаагаар байхаасаа өмнө зөвшөөрөл аваагүй бол мөн хуулийн ямар үр дагаварт хүргэх талаар тодорхой зүйл бол байхгүй байгаа учраас энэ тал дээр ч гэсэн журам дүрмийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна. За томоохон сонины сүлжээ болох R&D-гийн мэдээснээр батлан хамгаалах яам эхлээд олон нийтэд шин дүрмийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй шалтгаанаа тайлбарлахаас татгалзаж байгаа юм байна. За энэхүү Европын аюулгүй байдлын нөхцөл байдал хурцсантай холбоотойгоор улс орнууд цэрэг батлан хамгаалах үйл ажиллагаагаа шинчилж байна. За мөн заавал батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох ёстой цэргийн насны эрчүүдийг бүртгэх, за тэднийг удаан хугацаагаар гадагшаа зорьсон тохиолдолд мэдээллийг нь авах зорилгоор энэхүү шин дүрм журмыг хэрэгжүүлж байгаа нь холбооны бүгд найрамдах Герман улсын жишээ болж байгаамаа.